өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ ТV Араа телевиз та бүхнийхээ амралтын өдөр зориулсан бэлтгэдэг хоол хийх урлаг Cook Show нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Essentia ресторан дээрээс эхлүүлж байна. Тэгэхээр яг миний хажууд Essentia рестораны ахлах тогооч их баяр байна. Сайн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр хоёулаа ямар хоол үзэгчдээ бэлтгэж үзүүлэх гэж байгаа вэ? За өнөөдөр ерөнхийдөө гол махан салаад тэгээд Аз стейк хийж үзүүлнэ. Тэгээд Аз стейк маань болохоор тийм баг зэргийн халуун ногооны соустай. Ерөнхийдөө тийм одоо хоёулаа тийм хүндөвтөр хоол хийж үзүүлнэ те. Одоо стейк тийм салаад нүртэл гол махтай ч юм уу те. Тийм хоол хийж үзүүлэхээр болсон. Тэгэхээр өнөөдрийнхэн бас хоолнд орох орц ногоонуудыг бас танилцуулах нь зөв болов. Тэр үзэгчид маань бас яг энэ ташрамд дагаад хийж иж магадгүй те. Тэгэхээр ямар материалууд оролцсон байгаа илээ танилцуул. Өнөөдөр ерөнхийдөө салаатанд маань болохоор юу орсон байгаа? Салаад навч орсон байгаа. Ийм ягаан ихэд салаад навч байгаа. Тэгээд мэдээ зөвгөрцөн орсон. Тэгээд помидор байгаа. Тэгээд жилафено гэдэг одоо энэ халуун ногоотой чинжүү байгаа. Тэгээд энийг ер нь гахаасаагүй Меркури янз бүрийн одоо нөө далайн ээж мэж те янз бүрийн супермаркетуудаар бэлэн байгаа л да. Тэгээд мэдээж бидний хэрэглэхтэй гол мах маань орсон байгаа. За тэгээд хамгийн гол юм маань соус шүү дээ те. Соуснд маань ер нь бальзамико гэдэг юуны виноны цуу орж ирсэн байгаа. Энэгээр тийм өөр онцлогтой л да. Бальзамико гэдэг виноны цуу те. Ийм тийм виноны цуу орж ирсэн тийм соус байгаа. Соуснд маань болохоор ийм орсон байгаа. Бальзамик цуу орсон байгаа. Баг зэргийн сахар орсон байгаа. Баг зэргийн зүгийн бол орсон байгаа. Мөн гिच орж ирсэн байгаа. Тэгээд энийг нийлж хутгаад ингээл хутгаад өгнө. За ийм соус орсон байгаа. Тэгээд үндсэн хоолнд маань болохоор мөн өхрийн гол махан орно. Гол махан стейк учраас тийм ш. Тэгээд стейк нь маань гоё тийм халуун ногоотой чихэрлэг баг зэргийн чихэрлэг соус юм гэж хэлсэн шүү дээ тийм. Тийм болохоор соуснд маань болохоор гүнжтийн тус байгаа. Чанкрем гээд соёо цуу байгаа. Сахар байгаа. Тэгээд мэдээж гүнжтийн өөр сармис тэгээд халуун жинж орж иж байгаа. Тийм. Салаатанд маань бас ягаан сонг орно шүү. Тэгээд хачранд маань болохоор гоё дан ногоо сонгож өглөө л дөө. Тэгээ ногоо гэхээр одоо тэ брюссел байцаа тэ аспарагус гэдэг ногоо хоёр төрлийн ванду орж өгч байна тэ. Бас брокколи орж өгч байгаа. Юуцаа гэдэг ногоо орж өгч байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлийг хийж хоолой бэлтгэж эхлэх үү? За тэгээ одоо эхний ээлжинд бүгдээрээ салаатаа хий. За салаатанд маань болохоор салаад навч орно тэ. Салаад навч ерөнхийдөө гоё ураад өгнө л дөө. Яг айхтар тий хэрчгүйгээр гоё ингэж хүний идэх тийм одоо аппетит одоо идэх тийм амны хэмжээгээрээ те. Яавал гоё харагдах тэрүүгээр ингэж гоё хэрчээд өгнө. За нэг порцийн гадаад үзэмжээшээ шалтгаалаад бас идэхгүй идэхгүй юу гэж ирсэн. Зөвлөгөө авах мэдээж хүний те аппетитийг хөдөлгөж хүний идэх дурслыг өдөөж тэгж яана. За өрцөгийг те өрцөгийг маань өрцөг бол одоо хүн яаж л хэрчин те өөрийнхөө дур сонирхлоор тийм байцаад байгаа жоохон төстэй хэлбэртэйгээр л хэрччихгүй тийм ээ урт нарийнхан байж болно юу байж болно те би болохоор зүгээр юм нарийнхан юм хэрчээд өгмөр байна хавтгай тэгээ нарийнхан ерөөхдөө ингэж одоо стейк салаад шүү дээ те. Тэгэхээр яг стейктэйгээ махан те. Одоо махан мэдээж юм гоё юм стейкт нь хавтгай байх гэсэн тэрнтэйгээ адилхан ч юм уу те. Тиймэрхүү маягаар хэрчиж өгч байна. Мэдээж өрлөн мандорыг бол бас мэдээж жижигхэн хэрчиж өгнө. Хүмүүс гэдэг яг өөрсдөө дагаж хийхтэй те. Яаж ч хийж болно л доо. Өөрсдөө хэрчээд гоё. Хамгийн гол нь соусаа зөв хийгээд те. Махаа гоё шарцсан байхад хэрчилт бол хүмүүс ерөнхийдөө өөрсдөө хороо шүү дээ. Яавал нэг таатай л санагдсан тэгэл тэр бол та бүхний тааллаар болохны үзэгчтэй. Одоо жишээ нь юугаараа гэр бүлээрээ хийж ивэл те. Ээж нь помидороо нэг өөрөөр хэрчээд хүүхэд нь нэг өрцөг өөрөөр хэрчих юм уу те. Иймэрхүү маягаар.
Хоёр өөр нь мэрэгчлэрээ ажиллаад хэр удаж байна вэ? За би нэг 6 жил ажиллаж байна мэрэгчлэрээ. Надад тэгээд эрэгтэй хүмүүс нөгөө хоол хийхээр их сонин санагдаад идэг байсан анх. Одоо л ер нь харьцангуй бас эрэгтэй тоогооч нар олон болчихсон тий. Тэгээ эрэгтэй өнөө чинь бас тийм амтлах мэдрэмжтэй. Тиймэрхүү юм дээр арай нэгт арай тийм мэдрэмтгий гэж ярьд юм шиг үлээ. Өөрийгөө магтцсанаг. Тэгэхээр бас угаасаа тэгэж ярьдаг штеп. За угаасаа ер нь бол эрэгтэй хүнийг ходоод орон татна гэл тэр ер нь эрэгтэй хүмүүс бас их хоолыг амтлах мэдрэхүүн эмэгтэй хүмүүсээс илүү байдаг гэж магадгүй тий. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү гэж ярьдаг юм байлаа. Тийм. За одоо ерөнхийдөө энэ Jalapeno гэдэг одоо энэ халуун чинжүүгөө баг зэрэг хийх ёстой. Энэ ер нь бол нэлээд тийм нэлээд халуун ногоотой байхгүй юу. Тийм болохоор баг зэргийн те гоё урт хичээд үгүй те. Тэгэхээр энийг бүр жижигхан гэрч хэрэгтэй. Тийм яг хаа бүр айхтар жижигхэн биш те. Нэг иймэрхүү урт нэг ингээд баг зэргийн те. Баг зэргийн гоё халуун ногоо оруулж өгч байгаа гэсэн үг байхгүй юу. За одоо ингээд ерөнхийдөө салаатанд маань одоо ягаан сонгоо орж өгнө. Ерөнхийдөө түрүү ярьсан шүү дээ хүмүүсийн аппетиттэй хүмүүс харах маягаараа тийм гоё мэдрэмжтэй тэгж яханд бол бас өнгө хэрэгтэй те. Аа тийм тэрэнд нь баг зэргийн гоё ягаан сонгоо гэж үгүй. Энд чинь гоё ягаан те улаан ногоон тэгээ гоё стейкнийхэн тийм бор өнгө те. Аа баг зэрэг л хийдэг те. За ингээд ерөнхийдөө салаадныхаа ингээд ерөнхийдөө орцсон болчихж байгаа. Одоо гоё соусаа тусаагаад юугаа ягаад маха тавиад болоо те. Энийг төр зөрөөшөө тавьчаа. За одоо харин юу хэлээ? За ерөнхийдөө юугаа хачнуудаа бүгдийг одоо баг зэргийн шалдлаад авцсан байгаа л да. Баг зэргийн буцалгаад те. Ер нь хідээс хэдэн минутын хооронд буцалгаад авах уу? Тийм ерөөдөө ногоогийн чинь одоо энэ ногоон фреш ногоонууд чинь ингэдэг байхгүй. Буцалж буй усанд те баг зэргийн давс хийгээд тэгээд буцалж буй усандаа баг зэргийн давс хийнгүүтээ хажуудаа эхлээд мөстэй хүүтэн ус бэлдэж тавиад ногоогоо хийлээ 2 минут болно 1-2 минут болгоод буцаж аваад мөстэй усанд байна. Яагаад вэ гэвэл тийм амар гүйц нэгт тэр чинь бүр айхтар гүйц болохгүй байгаа тийм үү. Хоёрт гэвэл энэ чинь одоо юу шүү дээ. Дараа нь ахиж шарагдаж ахин боловсруулалтанд орно гэсэн үг байхгүй юу? Ахин боловсруулалтанд орохоор бүр гүйцэд болно гэсэн үг шүү дээ. Мөстэй усанд хийдэг нь болохоор юм гоё фреш өнгөө хадгалаад те гоё ногоон өнгөө хадгалаад тэгэхгүй шууд зүгээр сойчих юм бол нөө чансан ногооч нэвтрэхэд тийм өнгөхгүй болчих واخхой. Тийм үднээс ингэж гоё мөстэй усанд зайлж өгөх ёстой л доо. За тэгээ ерөнхийдөө ногоонуудаа гоё бэлтцсэн байгаа. За энэ визагаар ирчээд өгье. За тэгээ. Тэр үзэгчтэй бас яг яаж хэрчэж байна тэрийг бас анхааралтай хараарай. Ерөнхийдөө ногоогоо бол бас л төрний хилдгээр те хүн өөрөө яаж идмээр байна те тэрүүгээр л ирчээд өгнө. Би ерөнхийдөө энэ том ирчээд өгье. Ингээд гоё томоор нь те за вандуугаа ч гэсэн ер нь ерөнхийдөө томоор хийгээд өгье. Энэ нь болохоор хоёр төрлийн вандуу орж игж байгаа. Нэг нь болохоор зүгээр юм буурцагт вандуу те нөгөөх нь болохоор юм лаазалсан вандуу энэ бүрнхээ. Тэгээ ерөөхдөө юм гоё ногоо орж өгж байгаа л да тий. Тэрээс ногоогоор дараачсан тий. Баг зэргийн улаан өнгө оруулах нь болохоор юм помидор байгаа. Энэ помидорыг болохоор манайхан тий ресторан дээр хийдэг байхгүй. Ерөөхдөө юм гадуур бэлэн байдаг л да. Гэтэ нэг гоё ингээд өөртөө хийж тий өөртөө ингэж идэх гоё байдаг л да. Нэг яг хоо хийхэд амархан л да. Помидорыг хэрчлээ тий доторх ингээд шүүс байгаа ш тий. Шүүсийг гоё аваад дээрэс нь давс бэрттэй жоохон оливын засгаад тэгээд гоё хатаагаад өгчин. Хатаа нэхэр одоо юунд татах вэ гэхээр одоо нөө овн биш үү те гэрийн нөхцөл токов. Тийм токовонд ингээд баг галаар баг зэргийн жигнээд тэгээд тэрийгээ ингээд жигнэснийгээ ингээд хатаагаад өгчин. Тэгэхээр юм гоё нэг юм хатаасан яг нэг тийм заваадны юм шиг те ийм гоё помидор болоод өгж байгаа байхгүй. Тийм. За ийм байгаа. Дөнгөт одоо хоёлоо соусаа хийгээд өгье. Соуснд маань баг зэргийн чили. Чилиг ерөнхийдөө бүр гоё татаад өгнө л дөө. Энэ ч нөө эцгийн нөө юугаар нь идэхээр их эцгийн халуун байдаг шүү дээ тий. За хоёр ахт болно да.
гоё хүмүүст маань үзэгчд маань те юу н гараад өгж байгаа бох те грамм тэгээд нэвтрүүлгийнхаа өмнө гоё граммыг байрлуулж өгөөд тэгээд тэрийгээ дагаад хийчихэж байгаа хаа. Би бол өөрөө грамлаад энэ дээр ингээд аяганд хийгээд ирлээ л те. Мэдээж үзэгчд маань нэвтрүүлэг за эссенци рестораны заалнаас бол шууд явж байгаа. Тэгэхээр бас 2 дол одоо ингээд тэрний өмнө бэлтгэл ажлуудыг харуулах боломж байсангүй. Тэгэхээр бэлтгэсэн ногоонуудаа шууд грамлчсан бэлэн болсон ногоонуудаараа шууд хоолоо хийгээл. Хоол хийх урлагийг үзүүлж байна. За энэ дээр баг зэргийн сармис хийгээд өгнө. Хоёр нь хизэнээс тоогооч болъё гэж бодвоо. За ер нь багасаа л да. Багасаа сонирхлаад байгаа. Сонирхлоод байгаа. Яг тэр хүн те хоол идчихэд гой мэдрэмж төрөө те хүн цадна гэдэг чинь мэдээж гой мэдрэмж те. Давхар одоо ресторанд ажилласны хүний цадах те хүний аппетит тэгээ хүний мэдрэмж гой юмнуудыг ингэж бүгдийг авцалтааж өгдөг болохоор би мэрэгчлээ хайртай л да. За ерөөдөө соусаа эхлэе. Соусаа эхлэхээс өмнө те баг зэргийн юугаа халаагаад өгөх хэрэгтэй. Юу шангаа те. Соёо цуугаа игээд өгнө. За тэгээд үндэстэн цаа игээд өгнө. Тэр бол ерөөдөө тэгж амар юу яхасаа буслахаасаа өмнө ерөөдөө энэ чинь буслах биш одоо нэг баг зэргийн парк гэл тэгэл авчих واخхой. Тэгээд сахараа игээд өгнө. Энэ болохоор сезамын сүмс гэж байгаа. Гүнчтэй өртөө. За нэгэ сайхан ингээд татгаад өгнө. Ерөөхдөө одоо ингэж хийгээд нэг пор хитлэн буслаж өгнө. Тэгж нэг порыг буслангуудаа болчихж байгаа байхгүй. Болонгуудаа бусд юм аа их хэвээр. Нүгүүд тэгж буслахтлаа ерөнхийдөө сайн хутгаад өгнө л да. Ингээд бэлэн болчлоо те соус маань. Одоо энэ дээр болохоор нөгөө түрүүний ихэрсэн юугаа хийж өгөн те. Чилигээ. Чили. Сармис хоёроо хоёлын. Ингээд өгөн те. Намын гол нь яг грамаар нь ихтэй л доо. Грамаар нь ихгүй яг гоё гарч өгөхгүй те. За мэдээж ер нь хоолыг хийхэд амт чухал амтыг ер нь тааруулахын тулд мэдээж грамм жор чухал. Тийм тэгзгүй яхаа. Мэдээж за тэгээд сезами гэдэг нь одоо гүнжтэй үрийг хэлээд байгаа тийм. Гүнжтэй үртэй соус болохоор мэдээж гүнжтэй үрээ ингээд сайхан хийгээд өгнө грамаараа. Тэгээд ойролцоогоор нэг 40-50 грамм тийм. Ингээд сайхан утгаад өгнө. Тэгээд ерөөд энэ газ маань ингээд гоё унтраад өгсөн байгаа тийм. Түрүү нэг порыг буцалсан болохоор тэгээд үлдсэн юм аа ингээд за ингээд ерөөд соус маань бэлэн болчихж байгаа. Баг зэргийн халуун ногоотой тэгээд чихэрлэгтэй. За нэг гоё хөргөөд их юм. Яг хоолой тавлагтай гоё хөргөөд өгнө. Нэг ээшээ тавьчих. За одоо гол бүтээгдэхүүн болох бүхэн гол махаа тий. Бүхэн гол махаа. Тэр сайхан хичээд өгнө. За энэ үхрийн гол махны ерөөсө хэрчээд бол маш чухал. Тийм ширхгийн дагуулдаа ерөнхийдөө. Ингээд тий. Ерөнхийдөө ингээд хичээд өгөө. За стейк маань 2. Хоёр нь ямар хоолны туртай вэ? За миний хувьд бол ерөнхийдөө сэрнэ их туртай. Тэр зма одоо паста тий. Паста, тийм салаад, мэтчлэр сэр орсон хоолнууд их туртай ба. Гэртээ ер нь хэрэг хоол хийх үү? Тэгээ ерөнхийдөө хийн. Гэртээ ерөнхийдөө хоол хийн шүү. Янз бүрийн баяр ёслолоор тий. За ингээд гол мах маань одоо энэ болохоор ингээд салаадных болчихж байгаа байхгүй. Салаадныхаа ингээд гоё нэмхий хичээд өгнө тий. Арай идэхэд төхөмдөө. За стейк болохоор ингээд гоё дараад тий. Стейк гоё дараад за энэ сахаа нэг явчих. Ингээд гоё дараад өгнө. За.
За одоо стейк шарчлаа. Стейк ерөнхийдөө гоё ер нь ямар юм шарахтаа гоё юм хайрлын тавга халаагаад ихний ээлжиндээ дараа нь юугаар шарах вэ те. Жишээ нь өнөөдөр бол би маслыг сонгож гисэн байгаа те. Маслаар шарвал их зөөлхөн амт чанарын хувьд бас тийм амттай болох учраас тийм маслыг сонгож гисэн байгаа. Энэ масл ямар масл вэ? Энэ тийм ерөөдөө манай ресторан аперитив талханд хэрэглэдэг тийм аперитив талх одоо хүмүүст өгөхөд хэрэглэдэг тийм персендент гэдэг масл байгаа. Тийм персендент масл маань ерөнхийдөө илүү гоё амттай, тийм илүү тийм одоо юу ихтэй юуны тийм тослог ихтэй тийм масл байгаа. За гоё хайрлан дагуусаа халаагаад өгнө. Хайрлан давгаа халааж агаад дээрэс нь гоё маслаа игээд өгнө. Халцаа хайрлан давган дээр нэг гоё шаргалтаад те. Тэрхүү нэг гоё үнэртэж байгаа юм да те. Тийм байна. Гоё үнэртэй. Тосон шаргаасаа илүү маслан шарж өгвөл их илүү амттай болно л та. Стейкийнхаа махыг салаадныхаа махтай хамт шаргах юм уу? Тэгээ ерөнхийдөө хамт шарчээ. Адилхан өхрийн гол махтай. За ерөнхийдөө соустай гэхдээ махан ер нь давс барьцаар гоё амтлаад өгнө. Гоё энэ далайн давсаар те. Энэ далайн давс ер нь холбогдол нь юу юм бэ? Ингээд яаж байсан давсан зэрний ялгаа нь юу вэ? Тэгээ ерөнхийдөө эн чинь юу л дээ бүхэл юм сайн та зүгээр энгийн давсыг бол энэ ерөнхийдөө тийм юутай одоо агуулмж нь арай бага одоо жишээ нь энгийн давснаас хэдэн грамм гэх юм бол наадаас ч арай илүү ихийг юм да хүний биеийн сайн одоо янз бүрийн тийм юунаас сэргийлдэг одоо янз бүрийн одоо жишээ нь кальцтай кальц тэгэл цусны юу муу гэж янз бүрийн тийм өвчнөс сэргийлж өгдөг л дөө энэ гоё үрлэн барьж хийчихсэн байгаа сая. Үрлэн барьсан гоё ном төлөгчөө да. За тэгээ гоё хайрц тогтоод ирсэн шараад за. Хайрц тогтоод ирэнгүүт нь эргүүлэн да. Энэ маслын үнэртэр юм их гоё үнэртэй. Тэгээ хэд стейк маань амтлаад тэгээ маслын шарж байгаа болохоор үнэхээр гоё үнэтэй байгаа л та. Одоо нөгөө тийш нь харуулад муу адилхан давс байрцаар амтлаад өгнө. Далайн давс үлдэн байрцаар. Масл маань жоохон багдаад өгвөл дахиад жоохон масл нэмээд өгнө. Яагаад гэвэл түлэгдэх аюултай шүү дээ, тийм үү? Маань төлөвлөж ихаагүй юм болно. Тийм үү? Маслаа дахин тааруулаад өнөр нь ерөнхийдөө уншиж байгаас та. гоё Апти төдөлж байна. ерөөсөө хоолны шууд апти төлөвлөөд тэгээд ичмээр санагдаа бурхан бодоод гэж боддог. 10 шил болж байгаа. Ерөнхийдөө өнөөдөр гоё бидний хачрын сонголт хүртэлтэй. Ийм гоё ногоон те. Ногоон ачиртай. Хүмүн ногоон ачир. Тэгээд стейк маань ерөнхийдөө гоё юу байгаа. Гоё шинэ стейк байгаа те. Шинэ өхрийн гол махын стейк те. Тийм болохоор ерөнхийдөө мах ер нь шинэ мах бол ямар ч махыг гоё шахахад их гоё амттай байдаг шүү дээ те. Яаж амтл шарсан те.
За ерөөдөө стейк маань ингээ болж байна. За одоо стейк төлөвлөж биш тавьчихлаа. Тэгээд тоотгоо юугаа хийгээд вэ? Ачраа хийгээд вэ? Ачраа маань зөвхөн чанцсан болохоос шараагүй шүү дээ. Гүйцэд битэн болоогүй байгаа. Тэ. Ерөөдөө бид нэр галтгоонд энэ зааланд хийж байгаа болохоор бидний бас тэ нөхцөл байдал жоохон тийм байна. За одоо юу ихж байгаа лээ? Одоо хачраа хийн. Хачраа бас мөн гоё хайрлан тавга халаагаад өгнө. За баг зэргийн саримс хийгээд өгье. Саримс чинь ер нь хүний биед маш сайн ногоо шүү дээ тийм үү? Саримсны гоё амт оруулаад тий. Тэгэхээр хачраа бас адилхан маслаараа. Тэгээ ерөөдөө маслаар. Маслаар шарахад ер нь хамт чанарын хувьд өнгө үзмжний хувьд өнгө үзмжний хувьд хүртэл өөр ихгүй. Тосоор шарсан, маслаар шарсан. Нэг хоёрт болохоор гоё зөөлхөн болгож өгнө. Махыг маань зөөлхөн болгож өгнө. Хачрыг маань бас мөн зөөлхөн болгож өгнө тийм үү? Ерөөдөө түрүүний ярьжсэн сэрэн дуртай гэжсэн одоо дараагийн дугаараа чсэн гоё тийм сэртэй паста тийм юм хийж өгч бодож байна. За ерөөдөө хайрлан даваа гоё халааж өгсөн байгаа тийм. Үүн дээрээ гоё саримсаа гэдэг өгнө. Саримсаа гэхээр маг зэргийн шаргалтаад те саримсныхан гоё өнөр орж өгöd те. Маслтайгаа холилдоод хийж байна. Энэ дээр баг зэргийн фрэшнес хийдэг. Нэг дэ 10 перцент амтна л та. Олон төрлийн амтлагчид ерөөсөө шаардлагагүй. Олон төрлийн амтлагч шаардлагагүй. За энэ дээр гоё юу цагаа ихлэ шагадаг. За дөрөв юу цагаал хоёулаа хэрчээд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хан том ширхгээр нь байна. Баатрын гоё шараад өгнө. Ихтэй гоё ингээд хайрч тогтоод ирэхээр нь гоё эргүүлээд өгнө. Араа юмыг шарахтаа араа удаан болохгүй юм гэж шаарддаг л да. Тэгээ одоо юу цаа бол арай бусад ногооноос одоо бусад ногооноос арай удаан болно гэж бодоод та. За энэ дээр гоё ногоо гэдэг юм. Брокколигаа та. Ландуа. Бэлтээ байна. Яа даатар эргүүлж шээ. Давс юу маслын сахиа гэдэг юм. Маслаа юм тэгээд жоохон магтсан юм байна. За энэ дээр гоё давсаа хийгээд далайн давсаа хийгээд тэрцээ хийгээд за энэ давсны хувьд далайн давс байгаа. Тэрийн далайн давс. За энэ хэрэг үрлэн хар дээрс байгаа тийм. Үрлэн хар дээрс байгаа. Ногоо татна. За хэд маа ингэж болоо. Бид нар яг тэгээд юугаа баг зэргийн чансан байгаа шүү дээ тий. Ногоогоо тийм хагас боловсруулсан байгаа болохоор за ихэд одоо салаатаас тавглаад өгье л дээ. Тавглаад салаад маань одоо ерөнхийдөө соус те. Соус юу дутуу байсан шүү дээ те. Үхэн гол мах хоёр дутуу байсан. За салаата соус ингээ баг зэрэг хийгээд өгнө. Энэ соус маань ерөнхийдөө тийм юу соус байгаа. Бальзамик чинь ерөнхийдөө баг зэрэг хүчлэлэг те. Гэхдээ ерөнхийдөө бальзамикийнхаа юуг жоохон ууршуулж өгсөн байгаа. Тийм хүчлэлэг юуг нь баг зэрэг ууршуулж өгсөн болохоор арай тийм гоё жоохон баг зэргийн хүчлэг гэсэн мөртөө гоё тийм чихэрлэг тийм соус байгаа. За ерөөсөө хоолыг тавглана гэдэг чинь өөрөө их
Урлаг шүү дээ. Тэ ихэд тавгласан хүний яаж идэхэд гоё харагдах уу та? Яг тавглахаас шалтгаална л та. Ер нь танай ресторанд ер нь хичнээн төрлийн нэр төрлийн хоол гард юм бэ? За манайд ойролцоогоор одоо 30-аас 35 төрлийн хоол гарч байгаа. Хоол болгоо маань өөр одоо Европ хоол байна те. Испани хоол байна, юу байна? Монгол хоол байна те. Баг зэргийн Аз хоол байна. Ихэд төрлөөс яасан тийм хоолнууд байгаа л та. Тэгэхээр хичнээн төрөл нь ер нь яг чиний жороор дээгцэн хоолнууд байна. Ерөнхийдөө бүхэл хоолндоо би өөрөө оролцож те. Бусад тоогооч нартайгаа өөр ахлах тоогоочтойгоо те. Ерхий тоогоочтойгоо зөвлөлдөж хийж гаргасан байгаа л да минь үгүй. За энэ дээр нөгөө шарсан юугаа гэдэг вэ? Гол махаа те. Шарсан гол махаа гоё ингээд тавиад үгүй. За одоо өнцөө болоо тавглаа. Салаад маань ерөөхдөө бэлэн болчихлоо. За одоо хараа одоо стейк. Өнцөө бол маань гоё ногоотой та. Ногоо гоё ажтайхан тавьж өгөөд. Ерөөхдөө энэ ногоонууд маань маш тийм амин дэмлэг ногоонууд байгаа. Тэгээд аспарагус л гэхэд одоо тийм төмөр ихтэй те. Тийм ногоогоо монголоор хэрээнүүд гэдэг те. Брокколи маань бас хүмүүс мэддэг болсон те. Бүрсэл байцаачсан ерөнхийдөө тийм юу ихтэй. Тийм одоо амин дэм витамин ихтэй те. Яг зөв витамин ихтэй тийм бол байгаа. За энийг дээр нь тавиад үгүй. Витамин ихтэй тийм бол байгаа. За тэгээ түрүүний илжсэн помидороо те. Помидороо мөн тавиад үгүй. Хэрчгүй шууд ингээд тавьчих. Тийм, ерөнхийдөө ингэж яхаа нь тийм авангард гоё харагдаж байгаа үстэй те. Харагдах байдлаасаа ч гэсэн те. За түрүүний нөгөө хөргсөн соус маань хэлэн гисэн те. Соус гоё хөргөөд өгөн те. Соус маань ер нь хөргөх тусмаа өтгөн болдог гэдэг. Тийм, ерөнхийдөө тийм соус маань хөргөхөөрөө бүр ингээд ийм гоё нэг тийм өтгөн болж гисэн байгаа те. За одоо ингэ соусоо ясгаад өгнө. Энэ хоолыг нь ягаад Аз стейк гэж нэрлсэн бэ? Тийм ерөнхийдөө соус маань тийм Аз төрлийн соус те. Баг зэргийн халуун ногоотой. Тэгээд ногоонууд маань ч гэсэн те. Ерөнхийдөө тийм ногоо тийм Аз тийм стилийн тийм одоо ногоонууд байгаа байхгүй те. Тиймэрхүү болохоор Аз стейк гэж өгсөн байгаа. За ингэ баг зэргийн хүнчтөрнөөс Аз хийцтэй тийм. За ингэ стейк маань бэлэн боллоо. За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр бит хоёр өнөөдрийнхээ дугаараар за Аз стейк бэлтгэх болон үхрийн гол махан зөв шиг гол махан салаатыг бэлтгэж үзүүллээ. Тэгэхээр үзэгчид та бүхэн маань бас анзаарсан баг. За хоолыг бол маш төргөн хугацаанд за амт чанарын хувьд бол үнэхээр тансаг амттай үнэртэй юм сайхан хоолыг бас бэлтгэж үзүүллээ. За баярлалаа. Ерөнхийдөө өнөөдөр хүмүүст амин дэмлэг тийм хоолнууд хийж өглөө те. Бидний сонгож авсан салаатныхаа маань одоо гол махан салаатныхаа тийм салаад ногоонууд нь те. Мөн хоолны маань ингээд одоо хачир маань ч гэсэн те. Ер нь шингэц сайтай те. Гол махтай зохицдог тиймэрхүү ногоонуудыг сонгож ингэж оруулж өглөө л те. Тэгэлгүй яг өнөөдрийн маань дугаараар үзэгч та бүхэндээ үзүүлсэн энэ хоолны хачир за хоолнд оролцсон бүтээгдэхүүнүүд бүгд болоод амин дэмтэй витаминлэг юм чанартай сайхан хоолны бүтээгдэхүүнүүдийг за онцлон үзүүлсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн бас анзаарсан байх. За үзэгчдээ өнөөдрийн маань хоол ингээд бэлэн болсон байна. Тэгэхээр маргааш бас та бүхэндээ амтлаг бас нэгэн сайхан хоолыг мэдээж хийж үзүүлнэ. Тэгэхээр маргаашийн хоолны тухай бас хоёлаа давчхан танилцуулга өгөөд үзэгчд маань магадгүй маргаашийн хоолныхаа материалыг өнөөдөр бэлтгэх байх. Тийм ээ. Өнөөдөр ерөнхийдөө үхрийн гол махан салаад Аз стейк хийж гисэн байгаа те. Тийм болохоор маргааш тийм цагаан хоол хийж бодож байна. Одоо цагаан хоолтонд гууд зориулсан те. Тийм ямар ч тийм хөнгөн чанарын тийм паста болон тийм салаад хийж өгнө. За тэгэлгүй яах вэ? За хоолны хурлаг Cook Show нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа.